Сайн байцгаана уу? За энэ удаагийн мэргийн сэдв нь тэр танд хайртай юу гэсэн сэдвтэй мэрэг байгаа. Ингээд танд хөзрөө сонгох цаг өгье. За нэгдүгээр хэсгийг сонсон хүмүүсийнхаа онцлогтой орцгоё. За тэгэхээр нэгдүгээр хэсгийг сонсон хүмүүс маань ерөөдөө ямархуу харилцаатай хүмүүс байна вэ гэд тэгэхээр за ер нь бол ингээд би бинтгээ харьцдаг эсвэл ингээд яг ингээд би бинтгээ харьцаж агаад одоо харилцаа нэг жоох юм явцгүй болцсон. Би бинтгээ айгүй юм баг одоо юм одоо харилцаатай байгаа гэдэг ч юм уу те эсвэл ерөнхийдөө бол харилцаа дуусах шат руугаа орцсон салж байгаа. А тэгтээ ер нь мэрсэр би бинтгээ юм холбоотой байдаг эсвэл яг ингээд байнга юм on and off ингээд яг юм харилцаатай ингээд байгаа тийм хүмүүст яг тохирсон уншлага байна гэж харагдаж байна. Тэгэхээр харилцаа дөнгөж эхэлж байгаа битээр ингээд амар гоё юм лави дави байгаа, догтлол дүүрэн байгаа гэвэл энэ нэгдүгээр хэсэг та бүхний хэсэг биш ээ гэсэн үг. Өөр хэсэг сонгоод үзээрэй. За тэгээд үргэлжлүүлэхэд болохоор таны зүгээс яг одоо ямар байдалтай байна вэ гэд үзэхэд өмнө нь ингээд хоёрын хооронд айгүй нэг юм хөөрхөн нандин ингээд ийм харилцаа холбоо зүйл ингээд байсан байж болно. Би биэндээ айгүй сайн хандаж өгсөн хэцүү үед нь ингээд айгүй тийм хань болсон. Би биэндээ ингээд сэтгэлээс айгүй тийм нандин ханддаг нэг ямар нэгэн тийм холбоо байдаг гэдэг ч юм уу те. Ямар ч тач ингээд өнгөрсөнд та хоёрын ингээд мэдэржсэн тэр мэдрэмж харилцаа ингээд ерөөсөө одоо ингээд ер нь ингээд мэдрэгдэхэ болж байна. Энэ хүнээс ингээд дахиад тэр зүйлийг ингээд мэдэрч чадахгүй байна гэж гарч ирж байна. Тэгээ угаасаа та асууж байгаа хүнээсээ болоод аль үжээ ингээд сэтгэл санаагаар ингээд ундгаа унаад сэтгэл зүй амар юм хэцүү эргэлзээтэй ингээд байдалтай орцсон. Гэтэ одоо тэрнээсээ ингээд гарч ирж байгаа ч юм уу аль үжээ ингээд гараад ирсэн хүн байгаад байгаа байхгүй юу? Тэг яг ингээд энэ харилцаанд та яг ингээд анхаарал энэ хүнээс асууж байгаа хүнээсээ тэг ингээд хүлээлт үүсгээд одоо яах юм гэдэг ч юм уу ямар нэгэн тийм жоохон сэтгэл хараал, жоохон хүлээлт үсгээл хүй хай гэл энэ харилцаанд анхаарал ирэхээрээ таны санаа сэтгэлийг энэ харилцаа амар зовоодог. Та ингээд өөрөө сэтгэл зүгээрээ бүр ингээд нилээн амар тийм ундаг, шаналдаг ингээд юм амар юм тавгүй болдог, overthink хийдэг гэдэг ч юм уу те. Тийм ингээд байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо болохоор харилцаа ер нь бол ингээд юм би бинтгээ нэх их харилцаатай байхаа болсон. Би бинтгээ айгүй баг харьцдаг. Харилцажсэн ч гэсэндээ дотоод сэтгэлээсээ би бинтгээ үнэн сэтгэлээсээ ингэж нөгөө харилцаа ярилцгаа ингээд болцсон байгаад байна. Тэгээд би ингээд өөрийнхөө бодол санааг цэцлэхийн тулд одоо өөрийнхөө ингээд орон зайг ингээд сахиж байна. Энэ харилцаанаас жоох өөрийгөө татаж авч байна гэд өөрийнхөө энерги одоо бодол санаа бүх зүйлийг өөр дөрөө ингээд буцааж төвлөрүүлсэн байдалтай байна гинэ. Тийм болохоор одоогийн байдлаар угаасаа таны зүгээс энэ харилцаа маань одоо ингээд боломжгүй болж байна доо. Боломжгүй болсон доо гэх мэтлэнгээр бодож санаж байна гинэ. Тийм болохоор нэх ингээл одоо энэ харилцааг гэж нэг хичээх одоо тийм хичээ зүтгэл тэмцэлгүй байна. Тэмцлээ ингээд алдчихсан байна. Зүгээр ингээл за би хэсэгтээ энэ харилцаанд ингээд өөргөө жоохон татаж авахгүй бол болохгүй нэ, өөр дөрөө төвлөрөхгүй бол болохгүй нэ гэсэн байдалтай байна. Зарим хүмүүс маань бол баг үнэхээр боддоор тийм одоо бясалгал гэдэг ч юм уу те, бясалгал йог гэх мэтлэнгийн зүйл баг ингээд үнэхээр туршиж үзсэн байж магадгүй. Ягаад гэвэл таны санаа сэтгэлийг бүр нэлийн айгуу тийж ингээд зовоосон байх гэдэг байгаа байхгүй юу? За тэгээд таны асууж байгаа хүн одоо ямар байдалтай, таны гэсэн ямар сэтгэл мэдрэмжтэй байна вэ гэд үзэхэд болохоор асууж байгаа хүн нь ялангуяа энэ харилцаанд эрэгтэй тал нь байж магадгүй эрэгтэй энерги гэдэг ч юм уу те. Та өөрөө эмэгтэй нөгөө асууж байгаа хүн эрэгтэй нах магадлал илүү өндөр байна. За тэгээд үзэхэд болохоор эрэгтэйгийн талаас ч гэсэндээ асууж байгаа хүнийхэн талаас ч гэсэндээ яг ингээд адилхан хичээл зүтгэл гаргахаа болцсон. Энэ харилцаан төлөө нэх амар ингээл тэмцээл болгож бүтээх гээл тийм одоо ингээд ийм тэмцэл ингээд байхгүй юм гинэ. Тэгээ одоогийн байдлаар энэ хүн нь болохоор өөрийгөө амар юм голдог. Жишээлбэл мөнгө санхүүгийн хувьд, гадаад үзмжийн хувьд би яг ингээд би яг өөрийнхөө хүссэн хэмжээнд би яг хангалттай бие даасан хэмжээний мөнгө санхүүтэй ч биш байна. Эсвэл яг ингээд үнэхээр ингээд юм гой хүмүүс байдаг шүү дээ. Ингээд Инстаграмын гой хүмүүс гэдэг ч юм уу те гадаад өнгө үзэмж миний байгаа байдал амьдралын хувьд ч гэсэндээ ингээд би миний хүссэн тэр хэмжээнд миний амьдрал ингээд байж чадахгүй байна. Би өөрөө ингээд байж чадахгүй байна гэдэг тийм өөрийнхөө амьдралаас өөрөөсөө нэг юм хангалтгүй мэдрэмж айгуу тийм мэдэрдэг тийм хүн юм байна л да.
Тийм болохоор тэг яалт ч аргагүй мөнгө санхүүгийн бас ингээд хэцүү асуудлууд ингээд энэ хүнд нь байгаа гинэ. Одоо ингээд та хоёр харилцаа холбоогоо ингээд тгий болцоон жавь ингээд тгий гээл тэгэхээр хэрэгтэй нэг ингээд мөнгөгүй асууж байгаа хүн ингээд мөнгөгүй байгаад идэх ч юм уу мөнгө нь ингээд ямар нэг асуудалтай болж бүтдэггүй. Тэгэл энэ байдлаасаа бас ингээд танаас ингээд амар нэг санаа зовдөг байх гэдэг байгаа байхгүй юу? Айгуу тийм санаа зовдөг ичдэг гэдэг ч юм уу тийм байж болж юм. Тэгээд одоогор бол яг энэ харилцаа гэсэн итгэл найдвар бол алдсан байна. Нэг тэгж айхтар одоо итгэж найдахгүй байна гэж гарч ирж байна. Тийм болохоор дотоод нөгөө нэг энэ харилцаанд нэг тэгж болж бүтнэ гэж итгэж найдахгүй байгаа болохоор итгэл найдвар төрөхгүй байгаа болохоор энэ харилцааг ингээ болгож бүтээе гэсэн нэг тийм айхтар тэмцэл нөгөө энэ хүнд нь байхгүй. За ингээд урагшлаа би энэ харилцаанд ингээд яваад цаашлаа салида өөрхөн замаар ингээд явъя да гэсэн тийм бодолтой байгаа мэн л та байдалтай гэдэг ч юм уу тий. Тэг ингээ Wheel of Fortune амьдралын үртний үзүр ингээд эсрэгээр харж гарч ирж ийн гэхээр ингээд цаанаасаа ингээд энэ хүн бодогтооч тэр битэрийн хооронд ингээд за юмс ингээд угаасаа зүрхэлтсэн болохоо байсан хувь тавилангаар ингээд болохгүй байх гэдэг ч юм уу эсвэл яг одоогийн байдлаар миний амьдралын айгуу тийм азгүй тохиож байна. Ерөөсөө ингээд юм болохгүй байна. Айгуу тийм азгүй таагүй байна гэж энэ хүн ингээд бодож байгаа юм байна л та. За тэгээд яг сэтгэлийнхэн хувьд болохоор одоогоор бол яг таны зүг рүү мэдэрч байгаа нарийн сэтгэлийн холбоос бол сайн мэдэрч өгч чадахгүй байна, байхгүй байна. Яг тэр сэтгэлийн нарийн нэ гоё ойлголцлоо энэ хүн баг алдсан байна. Сайн мэдэрч өгч чадахгүй байна гэж гарч ирж байна. Тэгтээ нэг одоо ингээд гол зүйл нь болохоор заримдаа хүмүүс ингэдэг штеп би бинтгээ амар ойлголцохгүй хин нэг хүнд амар сэтгэлгүй юм шиг хэрнээ. Одоо энэ хүний үгнээс дамжуулж байгаа мессеж дээр нь болохоор би үргэлж ингээд чамтай ингээд холбоотой юм шиг мэдэрдэгэ гэдэг тийм мессеж гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг тухайн үедээ ингээд одоогийн байдлаар тойрын харилцаа романтик байдлаа алдсан. Яг амар гоё юм романтик байдал сэтгэлийн холбоос нь унтарч байгаа. Энэ хүн ч гэсэн өөрөө ингээд цаашлигээд цаашлж байгаа ч гэсэндээ хин нэгэн хүнд ингээд нэг юм амар холбоотой ингээд нэг мэдрэмж аваад идэв штэ. За бусад хүнээс илүү энэ хүнтэй ямар нэгэн тийм онцгой ингээд юм холбоос байдаг да. Энэ хүнтэй л нэг холбоотой юм шиг мэдрэгдээд идэг та гэдэг тийм connection ингээд танаас мэдэрдэг гинэ. Тэгээд энэ харилцаа айгүй олон хугацааны туршиг юм on and off явж байгаа харилцаа гэж магадгүй. Ингээд болохгүй бүтгэхгүй эсвэл салсан ч гэсэндээ одоо ингээд буцаад мерсэр би бинтгээ холбоотой байдаг гэдэг ч юм уу. Ингээд тодорхой хэмжээний би рүүгээ юм дурсамжтай эсвэл яг ингээд би рүүгээ ингээд юм холбоотой юм шиг мэдрэх үе яг хэмжээний тийм хүмүүс байгаад байгаа хгүй. Яг танилцаад удаагүй энэ төр гисэн ч гэсэндээ ямар нэгэн онцгой нэг юм хүний нэг юм холбоотой юм шиг юм санагддаг мэдрэгддэг ингээд нэг юм хүмүүс байдаг штеп. Яг танаас бол энэ хүн яг тийм мэдрэмжийг ингээд мэдэрдэгэ гэж гарч ирж байна. Тэгээд хэрвээ та хоёр ингээд салж байгаа бол харилцаа холбоо ерөн жоо ингээд цаашлж байгаа бол энэ хүн хоёрын харилцааг буцааж эргэж яг ингээд болгож бүтээх гэж тэмцээ хичээл сэтгэл гаргая араас нь хөөгөөд явъя гэхээсээ илүү за ингээд хувь тавилангаараа ингээд угаасаа болж өгөхгүй энэ болсонгүй дээ. Гэт итгэл найдвараа жоохон алдсан байдлаар ерөн жоохон ингээд цаашлах чихтэй байна. Одоо ингээд хувь тавилангаа дагаад гэдэг ч юм уу те урагшлах ер нь ингээд чихтэй байна гэж гарч ирж байна. Тэг ингээд таны зүгээс савагийн 7 эсрэгээр гарч ирээд нөгөө хүнийхэн зүгээс ч савны 7 эсрэгээр гарч ирээд дундын үзүр дээр ч гэсэн савны 7 ингээд 3 үзүрэн дээрээс нь гурван дээрээс нь савны 7 гарч ирсэн байгаа байхгүй юу. Тийм болохоор тойр хоёулаа ингээд харилцаандаа амар тийм тэмцэл хичээл сэтгэл гарахаа болцсон харилцааны хараас амар тийж хөөцөлтгөө болцсон. Ялангуяа таны зүгээс за би яг ингээ одоо яг ингээ өөрийнхөө энергийг өөр төрөд хөвлөрүүлэхгүй бол болохгүй нэ. Би яг ингээд энэ харилцааг гэд хараад ах юм бол би сэтгэл санаагаар амар унжин надад амар хэцүү нё за жоохон завсарлага автээ гэдэг ч юм уу те. За жоохон өөр төрөд төвлөрье жоохон тайван бай өөргөө энэ харилцаанасаа жоохон татъя авъя гэсэн нөгөө нэг тийм байдалтай байгаа юм байна. Тэгээд нөгөө нь болохоор за зүгээр л ингээд цаашлая даа хувь тавилангаараа тий болох байлгүй дээ гэдэг ч юм уу. За би ингээд өөрийнхөө амьдралаараа урагшлая даа болио тоо гэсэн тийм илүү хандлагатай байна гэж харагдаж байна. Тэгээ энэ хүн нь болохоор
айгуу тийм хэцүү одоо тийм дурсамж гэдэг үзэр гарч ирсэн байхгүй магадгүй та хоёрын дунд ингээд би бинийг айгүй өвтгөөмөр гэдэг ч юм уу те шаналгамаар ингээд зүйл болсон байж болно. Эсвэл танаас болоогүй маа гэхэд энэ хүн өөрөө амьдралдаа өмнөх харилцаануудаасаа болоод ер нь айгүй тийм хэцүү хэцүү дурсамж айгүй ихтэй өөрийнхөө амьдралч юусэн тийм одоогоор юм сэтгэл хангалуун биш байгаа хүн байж тарах гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд би өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг өөрийнхөө жинхэнэ өөрийгөө чамаас ингэж нуусаа гэсэн байдал гарч ирж байна. Тэгэхээр одоогоор бол энэ хүн яг өөрийнхөө энэ таагүй амьдралын таагүй байгаа байдлыг ч юм уу эсвэл өөрийнхөө юм дотоод сэтгэлийн юм өөртөө итгэлгүй insecure байдлыг гэдэг ч юм уу те ингээд ер нь ингээд өөрийнхөө жихэн дүр төрхийг ингээд танаас ер нь ингээд жоохон нуусан харилцаанд жоохон юм маск зүүсэн байдалтай байна харьцаж байна гэж гарч ирж байна. Тэгээд бидний ингээд харилцаа яриаг би ингээд дахин боддгоо одоо надад ингээд дахин бодогддог гэсэн үзэр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн одоо ингээд цаашлж байгаа ч гэсэндээ одоо ингээд тойрон харилцаа романтик харилцаа ингээд унтарсан байгаа ч гэсэндээ дотоод сэтгэлдээ хин нэг хүнээс амар уяатай мэдрэмж өгдөг штэ. Уяатай байгаа л ягаад гэдэг нь мэддэхгүй ингээд амар их бодогддог гэдэг ч юм уу те. Эсвэл хэлсэн ямар нэг үг нэг юусэн ингээд санаа сэтгэлээс гардггүй гэдэг ч юм уу. Тийм ингээд байдалтай байна гэж гарч ирж байна. Тэгээ энэ тойрын харилцаа болохоор бүр яг ингээд тийм яг юм цогсон байдалд орсон байгаа хгүй яг нэг юм кармын цикл шиг энэ чигээр яваалах юм бол яваалаа. Тэгээ сайжрахчгүй одоо бүр мөсөн дуусахчгүй хаяа ингээд салцсан юм гэхээр би бинтгээ мэрсэр холбоотой байгаад идэг харилцаад идэг гэдэг ч юм уу эсвэл хэдэн сарын дараа ингээд дахиад би бинтгээ ингээд холбогдох ямар нэгэн боломжтой уг нь ингээд байгаад идэг гэдэг ч юм уу. Тийм байна. Тэгээд одоо болохоор ер нь бол яг эндээс яг зөв шийдэл нь угаасаа таны талаас ялангуяа эмэгтэй талаас гэдэг ч юм уу тий энэ харилцаа холбоо өөрийг нь амар санаа сэтгэлийг ингээд зовоогоод идэг болохоор өөр төрөө угаасаа төвлөрсөн нь дээрээ энэ харилцаанаас өөрийгөө жоохон татаад өөр төрөө ингэж төвлөрж ийж ингээд дахиад нэг юм ингээд энэ харилцаан дээр ингээд анхаарахгүйгээр өөрийгөө хамраахгүйгээр яг ингээд жоохон холдоод буцаад нэг амьдралын гэрэл гэгээтэй хөнгөн мэдрэмжүүдийг мэдрээд амьдралдаа нэг юм жоохон хөнгөн мэдрэмжүүдээ ингээд нэг жоохон хөнгөлдөг штеп. Тийм одоо зүйл угаасаа ингээд одоо хэрэгтэй байна. Жоохон өөрийгөө юм эдгээ хийдгээл одоо энэ харилцаанд амар хэрэгтэй байна гэж гарч ирж байна. Тийм болохоор энэ харилцаа бүр яг ингээд өнөө маргааштай яг ингээд шийдэгдэхэргүй болцсон. Өнөө маргааштай ямар ч ингээд юм өөрчлөлт ингээд гарахааргүй яг ингээд тийм зогсон нэгэн хэвэн байдалд орсон юм шиг байна. Тийм болохоор бүр ингээд энэ харилцаа огт бүр мөсөн дуусахгүй эсвэл яг ингээд дахин шинээр эхлэх үү энэ гэдэг ямар нэгэн зүйл нь бүр ингээд хэдэн сарын дараанаас ингээд ирнэ шийдэгдэхээр ингээд зүйл гэж гарч ирж байна. За тэгээд нэгдүгээр бүлгийг сонсон хүмүүсийн маань уншлага ер нь бол энэ хүртэл байлаа. Үргэлжлүүлээд нэмэлт хэсэг дээр нь болохоор за энэ хүн арай хугацаанд одоо таны зүг рүү яг ингээд үйлчлэх үү ямар байдалтай байх вэ? Холын ирээдүйдээ энэ хүн одоо буцаж ирэхээр вэ нүү тойрын харилцаа холбоо холын ирээдүйн энергинд яг яаж өөрчлөгдөх боломжтой вэ? Яаж одоогоос яг яаж харагдаж байна вэ гэдгийг үзээд тэгээд нэмэлтээр бас ингээд танд гарч ирж байгаа зөвлөгөө байвал тэрийг нас ингээд нэмэлтээр хэлж өгье гэж бодож байна. За тэгээд өвтөх мэргэн энэ хүртэл ингээд тантай таарад үргэлжлүүлээд нэмэлтээ авч үзхийг хүссэн мэдрэмж төрж ивэл нэмэлтээ аваад үзээрэй. Баярлалаа. Баяртай. Хоёрдугаар хэсгийг сонсон хүмүүсийнхаа уншлагатай орцгоё. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөө яг ингээд ямар байдалтай байна вэ гэд үзэхэд асууж байгаа хүн нь танд айгүй тийм хатуу хүүтэг хүндээ ингээд хандсан байна л да. Одоо жишээлбэл айгүй гомдохоор ингээд үг хэлсэн гэдэг ч юм уу эсвэл одоо гинт ингээд харилцаанд ингээд байж байгаа далаа болцсон эсвэл ингээд таны ингээд хайж авчаад идэг, алга болчоод идэг, цухтаачаад идэг гэдэг ч юм уу тийм ингээд байдлууд гаргасан. Тэрнээс нь болоод та бүр яг ингээд тийм сэтгэл санаагаар бүр яг ингээд тийм гутарсан гэж гарч ирж байгаа байхгүй юу? Яг ингээд би юу ийч вэ? Би яах гэж ингэвэ? Миний буруу байв уу? Эсвэл хэрэггүй тэглээ инглээ гэдэг ч юм уу. Яг ингээд юм өөртөө ч юм уу нөхцөл байдалд ингээд айгүйх ингээд сэтгэл санаагаар бүр ингээд хямарсан, гутарсан гэж харагдаж байна. Тэгээ тэрнээсээ болоод ингээд яг ингээд ажилдаа ч ингээд төвлөрөхөд айгүй хэцүү. Хаяа ингээд ажилдаа ингээд төвлөрөөд сууя гэхээр ингээд бодогдоод идэг. Ухаан санаа нь ингээд сайн төвлөрч өгөхгүй байгаа тийм байдалтай байна гэж гарч ирж байна. Тэгээ та бүхэн маань хичнээн энэ хүн ингээд танд хүйтэн хатуу хүндээ хандсан ч гэсэндээ тойрын
ингээд ийм хоорондоогоо жишээлбэл ийм одоо хоёрын хөрхөн мөчүүдийг болон хоёрын хооронд өнгөрсөн ингээд joke гэдэг ч юм уу те ингээд хөрхөн мөчүүдийг ингээд та айгу ингээд санаад идэм байна л да. Ер нь ингээд тэр хүнийг айгу санаад идэг. Тэгээд хэрвээ та хоёр ингээд салсан бол та хэрэггүй саллаа гэдэг ч юм уу те ингээд би яах гэж салваа гэх мэт ингээд бас их жоохон сэтгэл дотроо ингээд жоохон гутардаг байж магадгүй гэж гарч ирж байна. Тэгээ та бүхэн маань өөрсдөө их тийм гадаадад байдаг, эсвэл гадаад дотоод руу ирж очин байдаг, ирээдүйд их тийм гадаад энтер рүү чиглэх ингээд төлөвлөгөөтэй байгаа, чиглэх боломжтой байгаа хүмүүс байна гэж харагдаж байна. За тэгээд үргэлжлүүлээд нөгөө талын хүн нь асууж байгаа хүн нь яг ингээд за энэ асууж байгаа хүн нь илүү эрэгтэй энергитэй хүн нь илүү байх магадaltaй нь. Тэгээ асууж байгаа хүн нь яг ингээд ямар хүн байгаад байна вэ гэхээр хувь хүн нь өөрөө аягүй тийм ийм практикл ингээд тийм бодол санаатай практикл хүн юм байна л та. Одоо яг юм үхээр матер охины орттой эсвэл ихэр жинлүүр хумхаа орттой гэмээр ингээд хүн байна. Тэг юмсыг ингээд амар юм практикл байдлаар хардаг, бодол санаагаа дагдаг, амьдралд яг юм материаллык зүйлсийг ингээд тийм чухалчилдаг хүн гинэ. Жишээлбэл энэ хүн ажил карьертай байж ээж өөрөө ингээд мөнгө санхүүгийн доктортой найдвартай байдалд байж ээж өөрх нь сэтгэл зүй доктортой найдвартай байдаг. Яг ингээд материаллык байдлын доктортой найдвартай байдлаас сэтгэл зүйгийнх нь тэр нэг юм secure байдал бүр ингээд маш хамааралтай байдаг ингээд хүн гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг ийм хүүхдтэй бол хүүхдтэй, эд баялагтай бол эд баялагтай юм элбэг дэлбэг яг юм доктортой ингээд гэр бүл үүсгэх хүсэлтэй. Энэ хүн гэр бүлээ босгож бүтээгтэй хүртэл ингээд өөрөө яг юм ажил төрөл хийдэг, мөнгө төгрөгтэй те өөрөө яг юм одоо гэр бүлийн яг юм зоосны хаан гэдэг юм энерги мэдэрч иж бас ингээд secure байдаг. Ийм гэр бүлийг яг ингээд юм үүсгэх хадгалж явах одоо тийм сонирхолтой хүн байгаад байгаа байхгүй юу. За тэгээд энэ нөхцөл байдалд болохоор яг үзэж байгаа хүмүүс маань ингээд ийм хоёр ингээд ийм хувилбартай байх гэдэг. Жишээлбэл та бүхэн сайн сонсож байгаад битээр яг ингээд аль нь вэ гэдгийг ингээд сонсоод шийдэж яваарай. За эхний хувилбар нь болохоор хэрвээ одоо таны асууж байгаа хүн чинь одоо ингээд цаанаа аль биесны яг юм өөр их нэртэй найз охинтой гэдэг ч юм уу те ингээд өөр ингээд хүнтэй ингээд гэр бүл болцсон доктортой найдвартай ингээд гэр бүлтэй. Тэгтээ ингээд тантай харилцдаг гэдэг тийм холбоо байгаа бол энэ хүн бол гэр бүлээ бол орхихгүй. Одоогоор бол орхихгүй. Яагаад гэвэл саний хэлсэн шиг өөрөө яг тийм яг нэг юм доктортой найдвартай ингээд тийм гэр бүлийг илүү чухалчилдаг өөрөө бүрийн үзэл бодол нь яг ингээд тийм хүн байгаад байгаа байхгүй юу. Тийм болохоор яг хөө таныг гэсэн сэтгэл бол байгаа. Үнэхээр ингээд цаанаа ингээд найз охинтой, аль биесны найз охинтой гэр бүлтэй ч гэсэндээ тэр хүнтэйг айгуу тийм өөрийнх нь яг хүсээд байдаг тэр доктортой амьдралыг ингээд хадгалаад явж байгаа ч гэсэндээ үнэхээр тань руу үнэхээр ингээд харцсан сэтгэл нь ингээд яваад идэг. Таныг ингээд хараад идэг. Таныг ингээд айгуу тийм сэтгэлтэй, айгуу тийм сайн эмэгтэй тий ингээд үүргэнэгсэн сэтгэлтэй гэдгийг мэддэг, гоё сайхан эмэгтэйг мэддэг. Таныг ингээд гэсэн илүү ингээд тийм хардаг сэтгэлнээс ингээд явсан байдалтай байна гэж гарч ирж байна. Хоёр дахь ингээд кейс нь хоёр дахь төрлийн хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхээр за одоо асууж байгаа хүн нь хүнтэйгээ та өөрөө ингээд тийм та жишээлбэл энэ хүнийхээ аль биесны эхнэр нь найз охин нь байлаа гэж ботход энэ хүн заримдаа үнэхээр ингээд өөр эмэгтэй ингээд харах хувьд бол хардаг, өөр эмэгтэй рүү харцсан явдаг ч юм уу сэтгэл нь ингээд харах явах тохиолдол байдаг. Тэгтээ энэ хүн яг ингээд таныг өөрөх нь хүсээд байгаа тэр ингээд гэр бүлийг ингээд өөрт нь өгч чадах хүн гэдгийг айгүй мэддэг. Тэр талаар нь таныг ингээд айгүй тийм үнэлдэг хүн байгаа байхгүй юу? Одоо энэ эмэгтэйгээс маань илүү ингээд надад намайг гэсэн илүү сэтгэл гаргах, намайг гэсэн илүү сэтгэлтэй хүн байхгүй. Энэ хүн маань л ингээд миний амьдралын хамгийн учирсан, хамгийн сайн хүн, надад ингээд тохиох хамгийн сайн хүн, миний яг хүсэж байгаа тэр доктортой найдвартай яг ингээд юм гэр бүлийг надад яг ингээд өгч чадах, хамтдаа ингээд босолцож бүтээж чадах хүн гэдэг ингээд тийм secure мэдрэмжийг нь та айгуух тийм одоо хангаж өгдөг гэж харагдаж байна. За бас нэг тохиолдолд хэрвээ одоо та хоёр өмнө нь ингээд хамт харилцаатай байж байгаа салцсан. Тэгээд энэ хүн нь одоо цаанаа өөр хүнтэй гэр бүлтэй болцсон бол таныг ингээд илүү боддог гинэ. За энэ хүнтэй ингээд гэр бүл болсон бол илүү гоё байх байсан да. Энэ хүн яг миний амьдралд тохиосон ингээд хамгийн ингээд сайн
одоо ингээд одоо хүн байсан да намайг гэсэн айгүй сэтгэлтэй ингээд хүн байсан да гэж таныг бодож мэдэрдэгэ гэж гарч ирж байна. Тэгээ энэ хүн өөрөө хувь хүн нь болохоор ямар тач яг ийм хүн байгаа хгүй юу? Яг гэр бүл ингээд боллоо үүсгэлээ гэхэд энэ хүн яг тухайн гэр бүл болж байгаа хүндээ үнэхээр өөрөө яг ингээд сэтгэлээсээ хайртай байна уугүй байна уу гэдг нь нэг чухал биш. Яг ингээд нэг ийм хүмүүс байдаг ч ямар ч тач ингээд доктортой хүүхдтэй бол хүүхдтэй эд баялагтай бол эд баялагтай яг ийм тогтцсон ингээд нэг ийм гэр бүлийн ингээд ийм хэм маяг байдаг штэ. Тийм гэр бүлтэй байх нь л яг энэ хүнд өөрт нь илүү юм чухал. За нэг ийм гэр бүлтэй байхад л яг ингээд юм өөр нь баг болцондоо ийм харилцаатай байхад л ер нь болондоо гэдэг төрлийн ингээд ийм хүн байгаа хгүй. Тэгээ нэг юм нэг комфорт зоноос ингээд айгу гарах дургу. Нэг ингээд ямар нэг юм бий болгочвол эсвэл яг л энэ гээд нэг юм байдлыг боджвол тэндээсээ ингээд аюу тийм гарах одоо хүсэлгүй гэдэг ч юм уу тэр арга ингээд гарахааргүй ингээд юм хүн байгаа хгүй юу. Тийм болохоор хэрвээ одоо та илүү энэ хүнд одоогийн байдлаар сэтгэлийн хувьд та илүү энэ хүнд сэтгэлтэй юу? Энэ хүн танд илүү сэтгэлтэй юу гэж асууж ах юм бол яг сэтгэлийн хувьд та илүү энэ хүндээ сэтгэлтэй байх гэдэг нь та сэтгэлийн хувьд та илүү сэтгэл гаргадаг, та илүү энэ хүндээ сэтгэлтэй, таны сэтгэл илүү ингээд дээр тань нөгөөнөөсөө илүү байгаад байна. Яг юм one sided байгаад байна гэж гарч ирж байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол за энэ хүн цаанаа их нэртэй гэр бүлтэй байгаад тантай харьцдаг байгаад тань руу хичнээн тэмүүлдэг, танд ингээд сэтгэл нь явдаг, тань руу харцны явдаг байлаа ч гэсэн таних шиг ингээд тань руу бүх юмаа ингээ хаяадгүйгээд ирэх хэмжээнд биш гэдэг ч юм уу. Таних шиг ингээд яг юм сэтгэл биш байна гэж юу нь бол харагдаж байна. Тэгээд хэрвээ та ингээд энэ хүний эхнэр нь аль биесны найз охин нь тэгтээ энэ нь яг ингээд ямар хайр юм бэ гэх тэгэхээр одоо энэ хүний хүсээд байгаа тэрнийг амьдралыг нь та илүү энэ хүнд өгөх бололцоотой тэр ингээд таны сэтгэлийг таны потенциалыг илүү ингээд харж хайрлсан үнэлсэн хайр байгаад байгаа хгүй яг хувь хүний чинь хувьд та энэ хүн танд өөрт чинь амар хайртай гэхээсээ илүү хамтдаа энэ хоёр ямар амьдрал бий болгож бүтээж болж чадах вэ танд яг ямар ингээд ийм доктортой найдвартай харилцааг ингээд та энэ хүнд ямар доктортой найдвартай харилцааг ингээд өгч чадчихна вэ гэдэг таны сэтгэлийг илүү ингээд үнэлсэн одоо өөрөө танд хайртай гэхээсээ илүү таны өөрийг нь гэсэн сэтгэлд илүү ингээд юм хайртай гэх юм уу. За ингээд жоохон хатуугаар хэлэх юм бол тийм ингээд байдлаас илүү гарч ирж байна. Илүү ингээд та энэ хүн гэтээ яг энэ нэг төрлийн хайр байж болно л доо. Одоо яг юм комфорт та энэ хүнд ингээд комфорт зон нь маш тийм том комфорт зон нь ингээд болж өгдөг. Тантай байхдаа бас нэг төрлийн маш юм амгалан тайван байдлыг мэдэрдэг ингээд байгаа хгүй юу. За тэгээ энэ хүн болохоор асуудал ингээд хэцүү болвол ингээд цухтаачдаг төрлийн ингээд хүн байдаг гэж магадгүй. Тоор ингээд муудалцаад бас ямар нэгэн асуудал хэцүү боллоо гэж бодоход ингээд уцаас л хатааг болоо болчдөг эсвэл асуудалтайгаа ингээд нүүр тулж чаддаггүй гөөстөн хийгээд алгаа болчдөг гэдэг ч юм уу. Ер нь жоохон тийм цухтаах одоо тийм шин чанартай хүн байна гэж гарч иж ялангуяа одоогийн байдлаар ялангуяа илүү ингээд жоохон харилцаанд жоохон цухтаасан байдалтай энэ байдал нь магадгүй танд айгу тийм танд айгу хүүтэн хүндээ хандсан юм шиг ингээд мэдрэгдэж магадгүй тэгээд энэ хүн гэхдээ аль ч кейснээсэн гэсэн таныг өөрийг нь ингээд хүлээж байгаа гэдгийг ер нь ингээд хүлээн гэдгийг ер нь энэ хүн мэддэг гинэ. За би тэр ингээд салсан ч гэсэндээ эсвэл ингээд би энэ хүнийг ингээд гөөстлөөд ингээд харилцаансаа цухтаасан ч гэсэндээ ер нь ингээд энэ хүн одоо таныг өөрийг нь ингээд хүлээж байгаа да намайг ингээд хүлээгээл байж байгаа бах та хүлээж авах та намайг ч гэсэн адилхан ингээд дотроо ингээд хүлээж байгаа гэж ер нь энэ хүн боддог гинэ. Тэгээд энэ хүний өнцгөөс бас харахтаа заримдаа ингээд та үнэхээр энэ хүнийг айгүй сэтгэл гаргаад энэ хүнээс хамаг сэтгэлснээ хамаг юм хамааралтай байгаад өөрийнхөө ажил төрөлдөөшнийг анхаарахгүй өөрийнхөө яг ингээд таны яг хийх ёстой зүйл өөрөө яг тэр өсөж хөгжих потенциал тэрийгээ яг ингээд заримдаа өөрөөс нь болоод алдагдуулаад байдгаа гэж энэ хүн бас хардаг боддог гинэ. За тэгээд таныг маш их боддог. Ингээ мэдээж нэг маш их чамайг ингэж маш их бодож байна гэж гарч ирж байна. За
тэгээд үргэлжлүүлээд болохоор YouTube дэх уншлах нь болохоор энэ хүртэл байлаа. Тэгээд дунд нь болохоор бас тэр нөгөө хувь тавилангийн ингээд юм хосууд гэж гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр кармич вэ, соулмейт ч вэ ямар холбоотой бай гэсэн хувь тавилангаараа ингээд бас учирсан хүмүүс юм байна л да. Бас яг ингээд учрах хэрэгтэй болол ингээд учирсан хувь тавилангийн энэ учрал бол хувь тавилангийн учрал байсан гэдэг тийм хүзэр гарч ирсэн байна. За ингээд YouTube дэх уншлах нь бол ингээд дуслаа. Үргэлжлүүлээд нэмэлт уншлах дээр нь болохоор таны асууж байгаа хүний ойрын хугацаанд хийх үйлдэл, асууж байгаа хүний ойрын хугацаанд ингээд харилцаанд энэ хүн одоо яг ямар төлөв байдалтай байх вэ гэдгийг үзээд харилцааны ирээдүйд цаашдаа ямар байна вэ гэдгийг үзээд танд гарч ирж байгаа нэмэлт бас ингээд жижигхэн зөвлөгөө хүзэр танд дамжуулж байгаа хайр дурлалын мессежүүдийг нь хэлж өгөө гэж бодож байна. За тэгээд одоо мэргэн энэ хүртэл үзээд та бүхэнтэй таарад үргэлжлүүлээд нэмэлт хэсгийг авахыг хүсэж ивэл нэмэлт хэсгийг аваад үзээрэй. Баярлалаа, баяртай. Үргэлжлүүлээд 3 дугаар хэсгийн уншлагатай орцгоё. За таны хувьд ингээд энэ харилцаа ямар байдалтай байна вэ гэд үзэхэд хэрвээ одоо ингээд энэ хүнтэй та харилцаж байгаад болцсон ингээд дөнгөж мэрсээр харилцаатай байгаа гэдэг ч юм уу, миний ингээд X гэдэг ч юм уу те. Яг ийм одоо харилцааны өнцгөөс харилцаатай бол таны зүгээс ямар байдалтай байна вэ гэд үзэхлээр яг одоогийн байдлаар бол та хоёрын хооронд нэг тийм сэтгэлийн одоо нөгөө нэг юм холбогдол сайн мэдэрч өгч чадахгүй байна. Зарим хүмүүс мань бол жоохон салтын байдалтай, үйл ойлголцлын байдалтай байх шиг байна. Тэгээд таны зүгээс яг нөгөө хүнээсээ одоо таны асууж байгаа хүний харилцаанд илүү эрэгтэй энерги байх талтай байна. Та өөрөө эмэгтэй энерги нь асууж байгаа хүн эрэгтэй энергитэй хүн байх талтай байна. Тэнгүүд та яг ингээд эрэгтэйгээсээ одоо асууж байгаа хүнээсээ яг адилхан миний ингээд зориулж байгаа сэтгэл, цаг зав, мөнгө санхүү те яг ингээд миний өгж байгаа зориулж байгаа сэтгэлтэй яг адилхан зүйлийг надад ингээд өгдөг байгаасай гэж хүсдэм байна л да. Та юу нь бол өөрөө айгүй тийм сэтгэлтэй, айгүй хин хүнд сэтгэл гаргах боломжтой хүн. Гэхдээ яг надтай ингээд адилхан зүйлийг ингээд зориулдаг, өгдөг, сэтгэл гаргадаг байгаасай гэж нөгөө хүнээсээ хүсдэг. Тэнгүүд одоо болохоор яг битэрийн анхны ингээд харилцаандсан гоё тэр тогтлол, тэр гоё зүйл ингээд жоохон унтарцсан байхгүй болсон. Одоо бол нэг сайн ойлголцохгүй, сэтгэл нэг холбогдохгүй байна. Тэгээ ингээд энэ хүн яг үйлдэлээрээ үнэхээр өөрөө ингээд намайг ингээд зориод үйлдэлээрээ ингээд өөрийгөө баталж харуулад надтай уулзах гад гэдэг ч юм уу те. Тэгээд ирүүл ирнэлээ тэгэхгүй бол ингээд би бол яг ингээд өөрийнхөө яг сэтгэл зүрхний амар амгалан 50 байдлыг өөрөөхөө яг ингээд тийм комфорт зоныг ингээд хадгалах одоо хадгалах тийм хүсэл сонирхолтой байгаа мэн л да. Ер нь бол тийм жоохон хатуу болсон. За энэ хүн үнэхээр ингээд ирүүл ирнэлээ зэрэггүй бол тэрлээд би бол ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийн амар тайвныг ингээд хадгалмаар байна. Тэгтээ ингээд заримдаас ингэж бодож байна гинэ. Энэ хүн үнэхээр намайг гэсэн ингээд намайг гэж одоо хайрлж тогтолдог ингээд байсан бол үйлдэлээгээд эрхэл байсан гэдэг ч юм уу те. Ингээд үйлдэлээгээд эрхэл хийсэн шүү дээ. Ингээд хүн ингээд нэг цаашаа орос очдсон шүү дээ. Яг ингээд тийм байдалтай байгаад байна гэж харагдаж байна. За хэрвээ энэ хүнтэй яг ингээд үерхтэйг аль бие усны харилцаанд байгаа хүмүүсийн маань хувьд гэдэг юм бол та энэ хүнийгээ өөрт нь үнэхээр тодорхой хэмжээнд яг сэтгэлтэй, үнэн сэтгэлтэй гэдгийг мэддэг. Тэгтээ дотоод сэтгэлтэй мэддэг ч гэсэндээ гаднаа ингээд тэгтээ ингээд миний ингээд өгч зориулж байгаа шиг яг адилхан зүйлийг ингээд надад өгч зориулах хэрэгтэй. Тэг яг ингээд нөгөө хүнээсээ ингээд айгүйх юм дөрвтэй үйлдэлүүдийг ингээд хүсээд идэм байна л та. Тэгээд заримдаа үнэхээр яг ингээд тэгж ингээд үйлдэлээр ингээд гүйж ирээл эсвэл ингээд итгэвтэй байхгүй, уулзахгүй, байнга уулзахгүй ингээд ахаар нь та яг ингээд яг ингээд жоохон ингээд тунирхаад гэдэг ч юм уу те ингээд гомдоод ингээд цаашаараа суучдаг яг ингээд тунирхаад ингээд надад хайргүй юм байна л та гэдэг ч юм уу те эсвэл яг ингээд жоохон ингээд гомдоод тунирхаад ингээд цаашаа хараад ингээд суучдаг гэсэн тийм байдал гарч ирж байна. Тэгээд ер нь харилцаа ямар ч байдалд байсан бэ? Таны зүгээс эрэхтэй маань гэдэг ч юм уу те ингээд асууж байгаа хүмүүс ер нь жоохон юм эр хүн шиг ингээд байж чадахгүй байна да. Эр хүн шиг үүрэг хариуцлагатай асуудлаа ингээд төлөвсөн байдлаас шийдсэн гэдэг ч юм уу те. Ийм байдал ер нь жоохон ингээд дутагдаад байна гэсэн тийм одоо байдлаас жоохон харж мэдрэх гээд байна гэж гарч ирж байна. За нөгөө талынхаа хүний зүгээс болохоор таны гэсэн ямар байр суурьтай байна вэ гэд үзэхэд таны зүгээс ч сэлэмний хатан гарсан нөгөө талын хүнээс нь ч гэсэн яг ингээд ийм сэлэмний хаан гарсан
байгаа хгүй. Тэр нөгөө талын хүн нь ялангуяа яг юм өөрийнхөө бодол санааг илүү ингээд сонсдог, юмд ингээд практикал ханддаг төрлийн хүн байна. Ялангуяа юм өөрийнхөө өөрийн гэсний бодолтой тэгээ юм өөрийнхөө бодлыг илүү сонсдог төрлийн хүн байх гэдэг. Энэ хүний нар сар мандалтай ордонд нь айгүйх тийм ихэр жинлүүр хумхаа ордны хүн айгүйх хүмүүс байх шиг байна. Тэгээд энэ хүн нь одоогоор яг ингээд өөрийгөө хангалттай ингээд юм нийгмийн хүрээнд үнэлэгдсэн амжилттай яг юм нэр алтартай мөнгө санхүүгийн хувьд амжилтаар ингээд мэдэрч чаддгүй юм байна өөрөөгөө. Тэнгүүд ингээд энэ хүний зүгээс ч гэсэндээ битэрийн ингээд анх ингээд харилцаандсан тэр гоё тогтлол тэр гоё зүйл ингээд жоохон ингээд арилаад байна уу та эсвэл ингээд жоохон одоо ингээд жоохон арилчихсан байхгүй болчихсон гэж энэ хүн бодож байна. Тэнгүүд яг ингээд уг нь бол сэтгэлээрээ энэ хүн танд үнэхээр хайртай, үнэхээр үнэн. За харилцаа яг аль түвшинд явж байна гэдгээс шалтгаалаад энэ хүний таныг гэсэн сэтгэл нь бол яг ингээд үнэхээр үнэн байх гэдэг байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ дээр яг ингээд ялангуяа яг юм эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондын яг юм үзэл бодлын гэдэг ч юм уу эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондоо ингээд ертөнцийн ондоо хүмүүс гэдэг шиг яг энэ үзэл бодлын гэдэг ч юм уу тий хайрлах арга барилынх нь яг энэ одоо өөр байдал нь яг ингээд айгу гарч ирээд тах шиг байна. Таны зүгээс болохоор бодохдоо за энэ хүн маань ингээд хичнээн ингээд одоо асуудалтайсэн ч гэсэнтэй мөнгө санхүүгийн хувьд асуудалтай болж бүтэхгүй ингээд асуудлууд энэ хүнд маань ингээд байсан ч гэсэндээ тэр нь ингээд надад хамаагүй штэ. Үнэхээр ингээд намайг сэтгэлээсээ ингээд хайрладаг, үнэхээр ингээд сэтгэлээрээ өөрөө ингээд гүйж ирдэг, хамтдаа ингээд болгыг бүтээгээд явдаг. Яг надтай адилхан ингээд энэ харилцаанд өгч зориулж чаддаг бол одоо ингээд тэр хүний байгаа нийгмийн статус, байгаа байдал гэдэг ч юм уу те. Эсвэл надаас ингээд жоохон доогуур байгаа байдаг байдал нь гэдэг ч юм уу. Мөнгө төрөний асуудалтай байгаа байдал. Тэгэхээр асуудал нь надад бол юу нь бол хамаагүй штэ. Надад ингээд сэтгэлтэйг адилхан л яхад ингээд болно штэ гэдэг тийм байр сунаас ханддаг байгаа байхгүй. Үйлдэлээрээ илүү ингээд гүйж ирдэг, өөрийгөө харуулдаг, итгэвтэй байгаасаа гэж хүсдэг. Тэнгүүд нөгөө талд нөгөө хүн нь болохоор юу гэж боддог, ямар байр суурьтай байна гэхэлэр хагуу нэг тийм бодоол идэг төрлийн хүн байдаг штэ. Ингээд 9 зүрийн өөрийнхөө бодолтой ингээд бодолтой ингээд төөрөөл өөрийнхөө бодлоор ингээд өөрийгөө хайрцаглал бодолтой ингээд юм гацаал суугаад идэг төрлийн хүн байгаа байхгүй юу? Асуудлуудаа ингээд бодоол би одоо ингээд ийм тийм хүндээ би болохгүй байна да гэж өөрийгөө өөртөө ингээд жоохон гутраал өөрийгөө ингээд голоол. Тэгээ энэ хүн болохоор ялангуяа хэрвээ энэ хүн таны гэсэн үнэн сэтгэлтэй ч гэсэндээ одоо өөрийгөө ингээд таныг хүртэх ирэхгүйгээ бодчих юм бол за би яг ингээд ийм доогуур байна болохгүй байна гэж бодчих юм бол улам ингээд өөрийгөө голоо авчдаг дотроо ингээд тийм гутраа авчдаг өөрийнхөө бодлуудаа ингээд өөрийгөө жоохон хайрцаглаад явцгаар ингээд хүн байгаа хгүй юу? Тэгээд энэ хүний сэтгэл нь ингээд одоо тийм нөхцөлгүй байдлаар илэрдэг. Одоо жишээлбэл энэ хүн хин нэгэн хүнд хэрвээ өөрөө энэ хүн хин нэгэн хүнд үнэхээр ингээд сэтгэлтэй үнэн сэтгэлээс ингээд ханддаг тэр хүнийгээ одоо нандиндаг гэдэг ч юм уу те үнэлдэг бол тэр хүн одоо хайртай тэр хүндээ яаж сэтгэлтэй хүндээ яаж ханддаг вэ гэхэлэр за би энэ хүнийгээ зовоомооргүй байна. Энэ хүн надтай ч надгүй ч гэсэндээ өөр нэг хин нэгэн хүнтэй ингээд жаргалтай ингээд байгаасаа ямар надтай ч вэ надгүй ч вэ надаас салсан ч салаагүй ч вэ ер нь ингээд миний нөхцөл байдал ямар ч вэ гэсэн эмгтэй маань ингээд таныг илүү өөрийнхөө амьдралаар ингээд дааж жаргалтай сайхан амьдарч байгаасаа өөрийнхөө одоо байгаа амьдралдаа ингээд татаа тухтай тогтоо байгаасаа үнэхээр ингээд шаардлагатай бол өөрийнхөө адал явдлыг өөрийнхөө ингээд замыг хөөгөөд өөрөө ингээд үнэхээр сайхан амьдраад явж байгаасаа гэж энэ хүн ингээд үнэхээр хүсдэг боддог төрлийн хүн байгаа байхгүй юу? Магадгүй цаашдаа ингээд таныг өөрийнхөө замаар хэрвээ та ингээд гадаад энэ төр явах сонирхолтой гэдэг ч юм уу эсвэл өөрийнхөө ингээд байгаа гадааддаа гэдэг ч юм уу байгаа газартай өөргүйгээр нь ч гэсэндээ за энэ хүн маань л ингээд үзэж харах зүйлээ үзэж хараад өөрийнхөө ингээд дааж жаргалтай өөрөө амьдралд ингээд төсөж хөгжөөд аз жаргалтай бий живэл болоодоо гэж нөгөө нэг айгуу тийм нөхцөлгүй одоо тийм сэтгэл гаргадаг хүн байгаа хгүй юу? Энэ хүн хэрвээ танд үнэхээр сэтгэлтэй хин нэгэн хүнд үнэхээр сэтгэлтэй бол энэ хүн заавал ингээд миний хажууд байх ёстой. Одоо ингээд ямар ч хүнд хэцүү үед ингээд надад ингээд айгүйх зүйлийг өгөөл надад ингээд байж авах ёстой гэдэг сэтгэлээр ханддаг биш. Би яг ийм байдалтай байна да. Би яг ингээд яг адилхан зүйлийг өгч чадгааргүй байна да. Тийм болохоор би энэ хүнийг гэсэн үнэхээр сэтгэлтэй энэ хүнийг бас хүнийх нь хувьд ингээд айгүй үнэн сэтгэлээр ингээд хайрладаг сэтгэлтэй болохоор
энэ хүн ингээд аз жаргалтай сайхан амьдарч байгаасаа гэж айгуу тийм хүсгээр хүн байгаа хгүй. Хизээч энэ хүн танд муу зүйлийг хүсэхгүй, муу явж байгаасаа гэдэг ч юм уу. Одоо ингээд надгүйгээр зовж зүтрээд гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд би энэ хажуудаа уяад байх айгуу тийм сонирхолгүй хүн байгаа хгүй. За зайл болох ингээд дүүрхэн амьдралаар жаргалтай л явж ивэл болоод гэдэг нэг тийм ийм нөхцөлгүй ингээд тийм сэтгэл хайр байдаг штэ. Тийм байдлаар ханддаг гинэ. Яг гоо энэ нь эрэгт та үнэхээр та хоёр ингээд бие биендээ үнэхээр хайртай хүмүүс бол хүмүүс байвал үнэхээр энэ хүн таныг ингээд нөхцөлгүйгээр хайрладаг. Одоо ингээд юу ч олж исэн гэсэн таныг жаргалтай байгаасай, та ингээд сайхан амьдарч байгаасай гэж хүсдэг хүн байгаа байхгүй. А дүнгийн ингээд харилцаж байгаа гэдэг ч юм уу, харилцаа нэг юм арай жоох юм хөнгөн төвшөндөө байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол танд ингээд өөргөө заавал ингээл таныг хажуудаа уяал гэдэг ч юм уу те өөрөө юм боломжгүй нөхцөл байдалтай байхдаа танд ингээл таны зүг танд ингээл их юмэг ингээл амлал ингээд ээж чадахгүй. За би нэг иймэрхүү байдалтай андаа. Гэхдээ энэ хүн маань ингээд надаас шалтгаалгүйгээр өөрийнхөө ингээд амьдралаар сайхан амьдарч байгаасаа гэж ингээд хүсэхээр ингээд хүн байна. Тэгээд сүрэгтэл та энэ одоо олон хүн үзэж байгаа шүү дээ. Энэ хүний байдал нь за сүрэг тал нь юу вэ гэхээр заримдаа ингээд үнэхээр хитрхи ингээд нэг юм жоохон хичээл сэтгэлгүй жоохон сул дорой байдлаар ер нь харилцаагаа ингээд нэг юм илүү нэг юм жоохон юм сул тавьсан ингээд юм байдалтай байдаг бололтой. Зарим хүмүүсийн манхууд ингээд энэ харилцааг нь энэ хүнийх нь сэтгэлийг ингээд сүрэг талаас нь ингээд гарах юм бол за тэгээд энэ та бүхний маань зүгээс ингээд ирээдүйдээ ер нь жоохон гадаадад байдаг, гадаад тусдаа байдаг гэдэг ч юм уу. Эсвэл таны зүгээс ирээдүйдээ ингээд өөрөөхөө одоо яг юм потенциал хөгжлийг өгөөд явах юм бол яг ингээд илүү ингээд өөр улс руу гэдэг ч юм уу. Ийш тийш явах өөрөн гэсэн тийм амьдралын зам өрөөр аягүй тийм явах одоо тийм чиглэлтэй хүмүүс байх шиг байна. Тэнгүүд яг энэ хүн бодохдоо за тэндээ жаргалтай гах та гэдэг ч юм уу. Эсвэл өөрийнхөө замаараа ингээд өөрийнхөө өсөлт хөгжилтийг өгөөд яваасаа гэж нөгөө нэг энэ хүн хүсэж байна. Тэгээ явах бах та гэдэг ч юм уу. Тэрэнд бол би ингээд садаа болохгүй гэж боддог хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ уг нь бол энэ хүн нь яг ингээд чин сэтгэлээсээ одоо уг нь бол 3 хүзэртэй өмнө гурван дээр нь ингээд сэлэмний боол гарсан байгаа байхгүй. Энэ хүн яг сэтгэлээсээ бол ингээд тантай үргэлж ингээд уулзахыг хүсдэг, тантай уулзахыг хүсэж байна гэж гарч ирж байна. Гүйж чвал тантай уулзаал яг ингээд машинаа унжчаал уулзаал тий. Тхийг хүсдэг дотоод сэтгэлтэй. Тэгтээ ингээд юм гаднах ингээд өөрийнх нь нэг юм бодлоод байгаа штеп. За ийм тийм байна, ийм боломжгүй нэгчүүл байна, тэгчүүл байна гэд өөрийнхөө тэр хайр тэр бодлуудаа ингээд тийм гацаад ингээд суугаад идэм байна. Хэрвээ энэ хүн ингээд тань руу үйлдэл хийж ивэл одоо жишээ тэгээ энэ хүн яг ингээд өөрийнхөө амжилтгүй байгаа байдлаас мөнгө санхүүгийн тавгүй байгаа байдлаас танаас бас жоохон ингээд юм санаа зовдөг. Жоохон заримдаа ингээд жоохон ичдэг ингээд байх талтай санаа зовдөг. Тэгээ энэ хүн хэр аргатай бол ингээд өөрийнхөө асуудлуудыг өөрийнхөө ингээд зүйлсийг танд ингээд илэрхийлж хэлээл ярилцаал зовлонгоо тоожоол гэдэг ч юм уу тий. Яг ингээд таны санаа сэтгэлийг зовоохыг үнэхээр бодохгүй аль болох ингээд таны санаа сэтгэлийг амар тайван байлгахыг ингээд хүсдэг. Таны санаа сэтгэлийг амраахыг ингээд хүсдэг хүн байгаа байхгүй юу? Тэгээ хэрвээ энэ хүн үнэхээр ингээд надад хэцүү байна би ингэж байна тэгж байна гэдэг зүйлээ илэрхийлж хэлж ивэл гэдэг ч юм уу тий уулзалтах боломжгүй нөхцөл байдал тэгэхээр баргийн уулзалтахгүй байж байгаа таныг үнэхээр зорж ирээд холбогдож байна уулзалтж байна гэдэг нь энэ ямар нөхцөл байдалд үнэхээр энэ хүн ингэж уулзалтах вэ гэхээр үнэхээр л дотроо ингээд гацаж бодож байгаад нэг юм хийж байгаа үйлдэл нь байх гэдэг байгаа байхгүй юу үнэхээр л энэ хүнд үнэхээр хэцүү үе тохиож ижил энэ хүн тань дээр ингээд надад хэцүү байна гэд ирнэ тэр тэгэхгүй бол хэр барагтай бол за хилээд явах үтэй гэдэг ч юм уу санаа сэтгэлээ зовоогоод явах үтэй энэ хүний амьдралд ингээд баг ингээд гай болоод явах үтэй гэдэг ч юм уу те нэмж ингээд тачаад аваад болоод явах үтэй гэж тийм хандлагаар ингээд хүн байгаа байхгүй юу за тэгээд тэг яг ингээд хоёрын дундын харилцааны хүзэр дээр ч гэсэндээ үгүй л одоо ингээд
өгөөл гэсэн бол өгөөл гэсэн үг штэ гэдэг утгатай ингээд эмэгтэй нь ингээд цаашаа хараад ингээд жоохон уурлаад зогссон. Эрэгтэй нь яг ингээд өөрийгөө илэрхийлж ингээд чадахгүй яг яаж ингээд тайлбарлаж хэлж чадах ингээд учраа олохгүй ингээд юм байдалтай зогсож байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо жишээлбэл хажуугаас нэг юм эрэгтэй хүнд ялангуяа нэг ийм байдал байдаг штэ ингээд өөрийгөө ингээд нэг юм илэрхийлж хэлж чаддгүй байдал жишээлбэл уг нь ингээд танд сэтгэлтэй байгаа үнэхээр сэтгэл нь үнэн байгаа танд хайртай сэтгэлтэй байгаад идэг. Гэхдээ одоо ингээд үнэхээр яагаад боломжгүй байснаа яагаад боломжгүй байгаагаа өөрөх нь амьдралд ямар асуудлууд ингээд тохиолдсноо ингээд илэрхийлж тэрийгээ ингээд юм яг яаж ингээд хэл яриагаараа гэдэг ч юм уу ингээд нэг юм боломжгүйсэн шүү дээ ийм юм болчихсон юм а гэдгээ ингээд нэг юм илэрхийлж хэлж чаддаггүй ингээд юм байдал ингээд байдаг байгаад байгаа байхгүй юу. Яг ингээд юм харилцаагаараа хэл яриагаараа ингээд уг нь ингэсэн юм а би уг нь одоо би чамд сэтгэлтэй гэхдээ яг ингээд ийм юм болсон шүү дээ би ингээгүй шүү дээ ингээд тэгээ боломжгүй байсан шүү дээ гэдгээ ингээд илэрхийлж хэлье гэдгээ ингээд яг яаж илэрхийлж хэлэх үү яах вэ гэдгийг ингээд хэлж чадахгүй ингээд нэг уучраа олохгүй л ингээд зогсоод идэм шиг байна. Уучраа олдгүй ингээд жоохон өргөө жоохон ингээд хэл ярианы тал дээр харилцааны тал дээр жоохон тааруу гэдэг ч юм уу тийм байгаад байгаа байхгүй. Тэнгүүд нь та яг ингээд одоо за ингээд сэтгэлгүй болол ингэж байгаа ш сэтгэл яг дутаад байна да гэдэг ч юм уу ингээд яг илүү ингээд дөрвтэй өөрийнх нь таны яг ингээд энэ хүнд зарцуулж хэлж байгаа ингээд өгж байгаа ингээд адилхан зүйлийг ингээд юм хүсдэг. Тэнгүүд тэрэнд нь ингээд хаяа хүрчдэггүй хаа болохоор яг ингээд үнэхээр ингээд гомдоод тунирхаад ингээд уурлаад ингээд суучт юм шиг байна. За ер нь бол яг нэг иймэрхүү харилцаа ингээд яг байгаад байна гэж харагдаж байна. Тэгээ энэ хүний дамжуулж хэлж байгаа үг бол би бол үнэхээр чамайг ингээд нөхцөлгүй ингээд хайртай. Би бол чамайг нөхцөлгүй ингээд сэтгэлээр хайрладаг аа. Чи надтай ч наадгүй ч вэ. Битээр ингээд болж бүтэхгүй ч бай хамаагүй чи л жаргалтай байл болондоо. Чи яг ингээд өөрийнхөө амьдралаар ингээд ад жаргалтай сайхан өөрийнхөө ингээд явах хэрэгтэй газартаа ингээд байгаа газартаа ингээд сайхан амьдраад өсөж өгчөж явж ивэл болондоо. Үнэхээр надаас салах хэрэгтэй бол ингээд тэгээ ингээд чийл жаргалтай байл болондоо ингээд гэдэг тийм нөхцөлгүй ингээд сэтгэлээр ханддаг юм байгаа хгүй юу. За та хоёрын харилцаа ингээд аль түвшинд байна вэ гэдгээс шалтгаалаад энэ хүнийхээ сэтгэлийг ингээд тохируулаад ингээд хүлээж аваарай. Тэнгүүд хэрвээ одоо ингээд жоохон салцсан харилцаа холбоогүй хүмүүс манайгаа бол надгүйгээр ингээд жаргалтайгаа болов ямар байгаа бол гэж таныг ингээд бодож гинэ гэж гарч ирж байна. За тэгээд би яг нэг юм арчаагүй сул дорой амжилтгүй гэдэг ч юм уу те миний нөхцөл байдал нэг иймэрхүү байхад чи яг ингээд надаас юу олж хард юм бэ? Юуг нь ингээд олж хараад надад бас ингээд юм хайртай байгаад намайг ингээд харж хүлээгээд идэм бэ гэдэг хүлээгээд идэм болоо гэдэг нэг тийм мессеж бас зарим хүнээс маань гарч ирж байна. За тэгээд хоёр ингээд бинийгээ толдож гинэ гэж гарч ирж байна. Энэ үсгийг сонсон хүмүүс маань хувьд мэрсээ айгуух тийм хоорондоо юм ихэрдүүл ингээд хүмүүс ах шиг байна. Тэгээ хоорондоо бинийгээ яг ингээд толдоод байдаг. Жишээлбэл та ингээд эмэгтэй хүнийхээ хувьд би яг ингээд жоохон турхаа байна. Би яг ингээд жоохон ингээд тарган байна. Би ингээд турж ижил хүнд ингээд хайрлагдсан үнцэнтэй болно гэж боддог. Одоо өөрийнхөө үнцнийг тэгж одоо эмэгтэй хүний хавьд ингээд юм одоо тарган турхаагаараа ингээд юм хангалттай хөөрхөн биш вэ нэтэр би ингээд хөөрхөн бийж ижил хүнд хайрлагдсан нэтэр гэсэн үзэл бодол байдаг бол тэр нь яг нөгөө талын хүнд нь яг адилхан би яг ингээд мөнгөгүй амжилтгүй байна. Би яг ингээд мөнгөтэй амжилттай байж ижил хин нэгэн хүнд үнэлэгдэх хэрэгтэй болно гэсэн тийм үзэл бодлоор илэрдэг гэдэг ч юм уу те. Яг нэг юм ямар нэгэн байдлаар ингээд харилцаанд би нэг юм толцсон ингээд байдал байна гэж гарч иж байна. Та яг ингээд өөрхөн зүрх сэтгэлээ сонсохгүй ингээд за энэ хүн над руу ингээд үйлдэл хийж ижил энэ хүн надад сэтгэлтэй гэдгийг нь би мэдэрнэ гэдэг тийм сэлэмний хатан байдлаар ханддаг бол нөгөө талд нөгөө хүн нь ч гэсэндээ за би яг ингээд одоо нөхцөл байдлууд бодит би яг ингээд тийм бодит үйлдэл хийх боломжтой мөнгө санхүүгийн боломжтой ийм тийм боломжтой байж ижил тэр хүн рүүгээ ингээд би үйлдэл хийх боломжтой гэж өөргөө бодол санаагаараа ингээд барьдаг нэг юм сэлэмний хаан байдалтай ингээд нөгөө нэг байгаад байгаа юм л да. Эсвэл хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар айгуу тийм төстэй хүмүүс байдаг гэж магадгүй. Төстэй энергтэй ерөнхийдөө айгуу тийм төстэй энергтэй төстэй хүмүүс гэдэг ч юм уу тийм байх магадaltaй байна гэж гарч ирж байна. За тэгээд
илүү энэ харилцаа ирээдүйдээ яг илүү юм гүнзгий харилцаа болох боломжтой харилцаа байгаад гэх шиг байна. Магадгүй ингээ хоорондоо юм гэрлэхээр ингээ төлөвлөж байгаа ирээдүйд юм гэрлэх боломжтой потенциалтай хүмүүс гэдэг ч юм уу те. Эсвэл таны асууж байгаа хүн үнэхээр ингээд уг нь бол чин зүрх сэтгэлтэй тантай үерхийг хүсдэг, тантай ингээд харилцаагаа сериусны болгохыг хүсдэг, тантай яг ингээд юм гэрлэхийг бодлоо ингээд хүсдэг төрлийн хүн хүсдэг ингээд хүн байна гэж харагдаж байна. За тэгээд за ерөнхийдөө ингээд юу. Тэгээ энэ асууж байгаа хүн нь өөрөө ер нь бол яг тийм заан шиг төрлийн хүн байна л да. Нилээ ингээд юм бодож байгаад ингээд үйлдэл хийдэг. Ингээд нэг юм хэр барагтай бол ингээд юм нэг хурдан тий ингээд юм бодлого үйлдэл хийгээд байдггүй ингээд тэг яг ингээд өөрийнхөө бодлуудад ингээд живээд өөргөө ингээд хангалтгүйгээр мэдрээд гэдэг ч юм уу жоохон юм ороод жоохон сэтгэл зүйн ингээд доошоо олоод ингээд бодоод ирэх юм бол нөгөө бодолтой ингээд юм жоохон унах гад идэг живэх гээд идэг ингээд юм төрлийн хүн байх шиг байна. Тэрнээс ш ер нь нэг сэтгэл нь бол ингээд таны гэсэн айгуу тийм сэтгэлтэй үнэхээр айгуу тийм нөхцөлгүй сэтгэлтэй байгаад идэг. Гэтээ ингээд тэр бодлууд нь л үнэхээр ингээд хаяа болтгогүй юм байна л да. Тэгээ яаж ч ингээд нэмээд ингээд өөрийгөө ингээд юм илэрхийлээд хэлж чаддаггүй ингээд өмнөө хэлж чаддаггүй харилцаж чаддаггүй нэг юм уучраа олдоггүй. Жаахан уучраа олохгүй байгаад идэг нэг юм тийм хүмүүс юм шиг байна. Илэрхийлэмж талдаа ингээд жоохон тааруухан гэдэг чинь ярилцах талдаа жоохон тааруухан. Эмэгтэй хүмүүс болохоор ингээд яг өөрийгөө илэрхийлж ижил ингээд санаа намардаг ингээд надад ингээд сэтгэлээр ингээд хилчгээд л ингээд хангалттай ингээд тайлбарлаад хилчгээд л хангалттай гэдэг төрлийн хүмүүс бол эрэгтэй хүн яг ингээд юм жоохон хаагдмал өөрийнхөө ингээд яг ингээд яаж ярих хөнгөө уучраа олдоггүй гэдэг ч юм уу тий ингээд хоорондоо ингээд яг юм үзэл бодлын хайрын хөлийн гэдэг ч юм уу ингээд өөрийгөө илэрхийлэмж яг юм жоохон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зөрүүтэй тал нь илүү ингээд юм гарч ирээд тах шиг байна. За тэгээ та бүхний YouTube дэх уншлага нь болохоор юм байла. Үргэлжлүүлээд нэмэлт уншлага дээр нь за энэ хүний харилцаанд хийх ойрын ирээдүйн үйлдэл ямар байх вэ? Хоёрын харилцааны ирээдүй цаашдаа ингээд ямар байна вэ гэдгийг нь үзээд энэ харилцаан дээр танд ингээд дамжуулж хэлж байгаа нэмэлт ингээд хөзрүүдийн мессеж олон зөвлөгөөнүүдийг ингээд хэлж өгье гэж бодож байна. За тэгээд YouTube дэх уншлагын энэ хүртэл ингээд таарад үргэлжлүүлээд нэмэлт уншлагаа авахыг хүссэн мэдрэмж төрж ивэл нэмэлт уншлагаа аваад үзээрэй. Баярлалаа, баяртай. Дөрөвдүгээр хэсгийг сонсон хүмүүсийнхаа уншлагатаа орцгоё. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөө энэ харилцаанд одоо яг ямар байдалтай байна вэ гэд үзэхэд магадгүй энэ хүнтэй та ингээд харилцаж байгаад эсвэл ингээд хамтран амьдарч байгаад хоёрын харилцаа холбоонд ямар нэгэн тийм ан цав асуудал ингээд одоо гарсан бололтой зөрчилдөөн. Гэхдээ ер нь нэлээд том жоохон юм онцгой ан цав гэдэг ч юм уу тий. Тэрнээс ингээд болоод та тодорхой хэмжээнд ингээд шархалсан ч гэсэн тий. Одоо болохоор за ер нь бол бас би яг ингээд энэ хүнд бүх сэтгэл зүрх цаг зав мөнгө санхугээ ингээд зориулаад энэ хүний төлөө айгүй их зүйлийг хийгээд айгүй их зүйлийг өгөөд энэ хүний яг ингээд найз охин нь эхнэр нь хамтран амьдрах чинь яг ингээд болоод ингээд явах бас нэг сонирхол алгаа ингээд бас ингээд ийм сэтгэл бас нэг л одоо гард итгэл сэтгэл бас надаас бас нэг гарч өгч чадахгүй байна гэсэн тийм байдалтай байгаа юм л да. Тэгээд эсвэл магадгүй өмнө нь ингээд та харилцаа холбооноос ингээд салаад тэгээд яг уу таны зүрх сэтгэлд ингээд хийлэн гэдэрлийн процесс ингээд явагдаж байгаа. Тэгээд яг энэ үед болохоор магадгүй таны асууж байгаа хүн гарч ирээд танд яг юм романтик харилцаа санал болгоод магадгүй ингээд хамтран амьдрья, хамт ингээд гэрлэе, үерхье гэдэг ч юм уу тий. Ийм ингээд харилцаа танд ингээд санал болгож байгаа хүн бийж магадгүй. Гэтэл та цаанаасаа нэг л энэ хүнд нэг л итгэж чадахгүй. Ингээд ер нь энэ хүнийг өөрт нь айгүй тийм шийдвэргүй хандж ийн гэж бас нөгөө хараад байгаа юм л та. Тийм болохоор ер нь л энэ хүнд цаанаасаа л нэг би ингээл энэ хүний эхнэр нь болоод найз хүн болоод энэ хүнд ингээл айгүй сэтгэл гаргаад тах нэг тийм гаргах одоо тийм бодол сонирхол алгаа тийж чадахгүй байна гэж гарч ирж байна. Тэгээд одоогоор болохоор өөрийнхөө илүү юм ажил, карьер дээр анхаарад өөрийн бусад одоо ингээд нийгмийн хүрээллийн хүмүүстэйгээ уулзаад ялангуяа юм өөрийнхөө эмгтэй найзуудтайгаа илүү ингээд цагийг өнгөрөөх гэж хичээж байгаа өнгөрөөж байгаа хүмүүс байна гэж харагдаж байна. Тэгээд та бүхэн маань өөрсдөө болохоор яг нэг юм нар шиг хүмүүс юм байна л да. Та бүхнээс ямар нэгэн тийм одоо юм айгу гэрэл цацардаг нар сар мандалтын ортонд нь арслан хонь номын орд байдаг гэмээр айгу тийм нар шиг одоо гялалцдаг гэрэлтдэг одоо хүмүүс
гэрэлтэй ингээд хүмүүс байна гэж харагдаж байна. За нөгөө асууж байгаа хүн нь болохоор ер нь яг ингээд ямар хөө байдалтай ялангуяа та бүхний асууж байгаа хүмүүс маань юм эрэгтэй хүмүүс ингээд байх талтай энэ харилцаанд илүү эрэгтэйчүүд нэг гэдэг ч юм уу те байх талтай байна гэж харагдаж байна. Тэгээд үзэхэд болохоор уг хүн нь болохоор нэг тийм яг юм өөрөө материалын байдлын одоо ажил карьерийн мөнгө санхүүгийн тийм амжилтанд тогтвортой байдалд одоо ингээд байх хүсэл сонирхолтой амьдралд яг юм зүрх сэтгэлээ ингээд ялангуяа одоогийн байдлаар өөрийнхөө зүрх сэтгэлээ даах гэхээсээ илүү бодол санаагаа илүү дагсан ингээд надад илүү ингээд дээр байдгаа өөрт минь илүү ингээд юм одоо дээр байдаг тухтай байдаг гэж байна. Тэгээд тодорхой тэгээд нэг юм жоохон айгүй тийм бодолтой хүн байна. Нилээн айгүй тийм бодолтой. Тэгээд танаас ах гэмэр ч юм уу эсвэл нэг юм яг хоо чацуу дүүч гэсэндээ нэг амар юм бодолтой нэг юм санаа өөр ингэс нэг юм санаатай хүмүүс байгаад идэг штеп. Тийм хүн бололтой тийм ингээд бодож ийж ингээд үйлдэл хийдэг тийм төрлийн хүн байна. Тэгээ өөрийн гэсэн бас тодорхой хэмжээний юм жоохон эготой бололтой. За тэгээд энэ хүн болохоор таныг харахтаа бас айгүй юм өөрийн гэсэн хүрхэн амжилттай, өөрийн гэсэн нийгмийн одоо тийм хүрээлэлтэй өөрийнхөө амжилттай ингээд карьер дээр ингээд яг ингээд ажиллаад хөдөлмөрлөх юм бол айгүй тийм амьдралд өсөж хөгжих одоо айгүй тийм потенциалтай мундаг ингээд ийм хүн гэж харт юм байна. Тэгээд айгүй тийм итгэл таах үйс миний бас ингээд айгүй тийм итгэлийг таах үйс итгэж болох үйс найдаж болох үйс хүн гэж таныг харж боддог гинэ. Тэгээд хэрвээ хоёрын харилцаанд ингээд ямар нэгэн тийм ан цав гарсан юм шиг байна. Ялангуяа тийм гурдаж этгээдтэй холбоотой ямар нэгэн тийм гурдаж этгээдийн нөлөөлөлтөй холбоотой асуудал гэдэг ч юм уу те өөр нэгэн ингээд ийм хүнтэй харилцаа холбоогоо энэ хүн шийдвэрлэж дуусгаж чадаагүй, шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэдэг ч юм уу. Эсвэл ямар нэгэн тийм өөр нэгэн тийм харилцаа хүнтэй холбоотой асуудалтай холбоотой тийм асуудал ингээд гарсан ан цав ингээд хоёрын харилцаанд ингээд гарсан бий болсон гэдэг ч юм уу те тийм байдалтай байна. Хэрвээ энэ хүн өмнө нь ямар нэгэн тийм гурдаж этгээдийн асуудал ингээд гаргацсан байгаа бол тэр зүйлтэй тодорхой хэмжээнд бас ингээд өөрөө ер нь жоохон харамсаж байна гэж харагдаж байна. Би ингээд тухайн үед яг ингээд төр зүр ингээд өөрхөн бодол санааг ингээд алдсан байсан. Тэгээд би ингээд тэр үгийг хэлээгүйсэн ч болоосаа тэгж хэлээгүйсэн ч болоосаа би ингээд өгрөөр ингээд хэлэх гэсэн юм аа. Тэгж хэлэх гээгүй юм аа гэх мэтчлэн ингээд энэ мэдрэмжүүд надад аюу хэцүү байна гэх мэтлэнгийн ингээд мессежүүд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр хоёрын харилцаанд ингээд гарсан ан цав гэдэг ч юм уу те яг тийм асуудал бол энэ нөгөө хүнийхэн сэтгэл зүйд ч гэсэн ер нь бол аюу тийм хэцүүгээр бас ингээд тодорхой хэмжээний нөлөөлж байна. Энэ хүн бас энэ хүнд ч гэсэн ингээд жоохон ер нь хэцүү байна гэж гарч ирж байна. Тэгээд ингээд хоёрын харилцаанд ямар нэгэн тийм ан цав асуудал гарсан болохоор одоогоор ингээд хоёрын харилцааны хурдна гэдэг ч юм уу те ингээд таталцлан ер нь ингээд эрчин жоохон ингээд суларсан удааширсан байгаа юм байна л да. Тэгээд энэ хүн болохоор тантай хамт байхдаа айгүй жаргал ер нь бол айгүй жаргалтай байдаг. Танаас айгүй тийм халуун дулаан тийм аятай тухтай тогтой мэдрэмжийг ингээд мэдэрдэг гинэ. Хоёр талаас ингээд нар гэдэг үзүр гарч ирсэн байгаа байхгүй юу? Таны зүгээс болохоор та өөрөө яг юм нар шиг гэрэлтдэг хүн. Нөгөө талын хүнээс гарч ирсэн нар гэдэг үзэр зурглалыг харахад энэ хүн яг ингээд таны ингээд гэрлэнд ор та яг ингээд нар шиг байгаад энэ хүнийг ингээд ээдэг, дулаацуулдаг, яг ингээд гэрлээ хуваалцдаг болохоор тэрэнд нь ингээд энэ хүн айгүй тийм дулаахан аз жаргалтай ингээд мэдрэмжийг ингээд танаас авч мэдэрдэгэ гэдэг тийм одоо байдал гарч ирж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл таныг ингээд ямар гоё ингээд юм гэрэлтэй үзэсгэлэнтэй гоё хүн бэ гэж нөгөө нэг одоо бодоод тэгээ таны гэрлийг ингээд хүн амьдралдаа ингээд мэдрэх айгуу тийм дуртай хүсэл сонирхолтой гэдэг ч юм уу тийм байдаг. За одоогоор хэрвээ та хоёр ингээд одоо хамтран амьдарч байгаа ингээд юм гэр бүлийн харилцаатай гэдэг ч юм уу хамтран амьдарч байгаа үргэлжлэн яг юм харилцаа холбоотой хүмүүсээ гэдэг юм бол та хоёрын одоогийн ингээд юм хамтын амьдрал, аж амьдрал нь энэ хүнд бол нэг тийм аз жаргалтай сэтгэл дүүрэн бол одоогоор бол санагдахгүй байгаа. Тэгтээ энэ хүн ямартай ч ингээд харилцаа холбоонд би ингээд байж яа гэдэг байдалтай байна. Би энэ харилцаанд ингээд явахгүй, дуусахгүй. Хичнээн битэрийн одоо ингээд
хамтын амьдрал одоогийн ингээд хамтын амьдрал харилцаа холбоо яг ингээд юм аз жаргалтай хайтаа тухтай тогтой биш байгаа ч гэсэндээ би энэ харилцаанд хийж яах вэ ингээд байж л байя гэсэн байдалтай байна гинэ. Яг хүн яг ингээд юм салахчгүй яахчгүй ингээд яг ингээд бэж идэг ингээд байдал идэв штэ. Тийм байдалд ингээд орсон байна. Тэгээд хэрвээ хоёр ингээд харцдаг одоо жишээлбэл харилцаагаа ингээд дараагийн үерхлийн түвшинд оруулах уу, хамтын амьдрал гэрлэлтийн түвшинд оруулах уу гэж асууж байгаа сонирхож байгаа хүмүүс манайх юм бол энэ хүн одоогоор бол яг ингээд тийм тантай хамтын амьдрал ингээд үүсгэх бол бодлогүй байна. Тэрэнд бол бэлэн биш байна. Гэхдээ ямар ч тач харилцаанд ингээд бас бэжия харилцаагаа дуусгахгүй ингээд харзан жил үе бэж л бай гэдэг тийм байдалтай байна. Тэгээд энэ хүн болохоор ер нь нэлээд айгуу тийм бодолтой, өөрийн гэсэн тодорхой хэмжээний эготой, өөрөө яг юм материалын байдал, өөрийн гэсэн яг юм материалын байдлын доктортой байдалд ингээд юм хүрх хүсэл эрмэлзэлтэй хүн. Тэгээд тэгтээ яг ч нэг юм өөрийгөө ингээд юм хамгаалах ингээд тийм ямар нэгэн зүйл байгаад байна. За хэрвээ энэ хүн танд яг юм сэтгэлээсээ үнэхээр танд яг хайртай юу гэж хэрвээ та асууж ивэл яг сэтгэлээс яг энэ дагаа гарч ирсэн үзэгдлээс харахад яг сэтгэлээсээ яг ингээд танд үнэхээр хайртай гэж хэлэхэд бол жоохон хэцүү л байна. Яагаад гэвэл нар гэдэг үзүр болохоор ер нь яг ерөнхийдөө хайр дурлал дээр бас гарч ирэхэд гэхдээ ер нь нэг тийм бас гоё хангалттай утгатай үзэр биш байхгүй юу? Жишээлбэл яг иймэрхүү ер нь хоёр утгатай ажуулдаг. Эхнийх нь болохоор за таныг ингээд үнэхээр гоё ингээд юм нар шиг ингээд хараад тий өө ямар гоё ингээд гэрэлтэй хүн бэ, ямар гоё ингээд юм гэрэл шиг ингээд тийм гялалцсан энергитэй гэрэлтэй хүн бэ гэдэг юм ингээд юм нарлуу тэмүүлэх ингээд юм сэтгэлээр ингээд одоо танд хандж гин гэх юм уу, таны ингээд гэрлэнд болоод идэх ч юм уу. Тэрнээс биш өөрөө яг одоогоор ингээд бүр үнэхээр таныг нөхцөлгүй хайрладаг чин сэтгэлийн хайр бол ингээд нүсээгүй. Гэхдээ тантай хамт хахад гоё яадаг, намайг ингээд гэрэлтүүлдэг, аятай тухтай тогтой байдаг гэд нарлуу ингээд ямар гоё нар вэ гэд ингээд юм нарлуу тэмүүлэх одоо гэрэл рүү тэмүүлэх ингээд сэтгэлээр ингээд хөөцөлдөж байгаа тантай ингээд байхтай мэдэрдэг. Яг ингээд боддоогоор ингээд өөрийгөө үйлдэлээр ингээд батлаад ягтар тэгэж ингээд явдгуу ч гэсэнд ямар ч ч ингээд хамт байх үедээ айгүй гоё идэг. Бид тээр ингээд хамт байх үедээ энэ хүн хаттайхтай айгүй тийм аятай тухтай тогтой жаргалтай байдаг гэдэг ч юм уу. Тийм ингээд байдал байна. Хоёрт нь болохоор хин нэгэн хүн ингээд өөрийнхөө харанхуй амьдралд одоо таныг ингээд юм гэрэл гэхээ болж өгнө гэдэгт ингээд итгээд гэх юм уу. Одоо миний өөрийнхөө амьдралд юм утга учир хайсандаа гэдэг ч юм уу. Ингээд миний энэ ингээд харанхуй амьдралд энэ хүн надад ингээд гэрэл өгч ин гэрлээсээ ингээд хуваалцж ин гэдэг ч юм уу те. Нэг гэсэндээс нэг жоохон таны ингээд гэрлийг ашиглаж байгаа тийм ингээд зүйлс байж болдог. Ер нь жоохон муугаар нь муудлаар нь ингээд бодох юм бол за тэгэхээр одоогоор бол ямар ч тач энэ хүний сэтгэлийг танд яг үнэхээр ингээд хайртай байна гэж хэлэхэд бол жоохон одоо хэцүү хүн байна. За тэгээд хамгийн гол нь бас ингээд одоо таныг ингээд хуурах магадлалтай хууртагтахаас ингээд боломжлоорой гэдэг үзэртэй хамт 3 дахь читгээдийн нөлөөлөл гэдэг үзэр гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй өмнө нь ингээд хоёрын харилцаанд юм аль үжи ингээд өөр хүн орж ирдгээ ороод нөлөөлөлгөөд хоёрын харилцаанд ингээд ганцав ингээд одоо ингээд тохиолдсон байж ш магадгүй. Тэгээ яг хэрвээ өмнө нь яг ийм зүйл тохиолдсон бол яг ингээд тэр нэг хүзрэн дээр өгж байгаа зөвлөгөөний хувьд болохоор яг энэ харилцаанаас ингээд move on хийгээд яг энэ харилцаанд сурагчлаад өөрийгөө ангааж идгээгээд үргэлжлүүлээд яг ингээд гой найзуудтайгаа цагийг өнгөрөөгөөд өөрийгөө хайрлаад ингээ өөр төр ингээд фокуслаад яваарай гэдэг тийм зөвлөгөө гарч ирсэн байна. За хоёрт нь болохоор хэрвээ энэ хүн цаана ямар нэгэн тийм өөр хүнтэй ч юм шиг ингээд нэг юм байдал гаргаад гэдэг ч юм уу те ингээд онцгүй ингээд юм харилцаанд нэг л юм итгэхгүй гэдэг ч юм уу тийм байдал гаргаад байвал үнэхээр энэ хүн 3 дахь читгээдтэй холбогдсон байх магадлал ер нь бол бас маш өндөр байна. За 3-т нь болохоор одоо хэдий хичнээн одоо ингээд энэ хүн за хоёлаа яг ингээд одоо хамт амьдрья, хамт гэрлэе, хамт үерхье гэд танд яг ингээд санал тавиад яг ингээд харилцаа санал болгосон байдалтай байгаа ч гэсэндээ ер нь түр зурын ингээд таны гэрэлд татагдаад таны гэрэл рүү ингээд тэмүүлэх сэтгэлээр ер нь танд ингээд хандж явах магадaltaй байна шүү.
энэ хүнийг ингээд дахиад сайн таньж мэдээж харилцаагаа ингээд баттай болгох гэж таньж мэдэхгүй бол ингээд одоо ингээд төр зур таны гэрэлт ингээд татгцсан сэтгэлээр хандж агаад хааштай ирээдүйдээ бас ингээд өөр хүнтэй ингээд болох гэдэг ч юм уу өөр гурдч гэдгийг асуудал гаргахаас ингээд магадaltaй таныг бас ингээд юм хуурах гэдэг ч юм уу тий магадaltaй ингээд юм хүн байна шүү гэдгийг ингээд анхааруулж хэлжээж болно. За тэгээд ер нь бол аль ч ингээд тал нэ гэсэн яг одоогийн танд өгж байгаа зөвлөгөө гэх юм бол за зарим хүмүүс маань ер нь ихэнх нь удахгүй ингээд ийш тийшээ нүүх, ийш тийшээ явах, аялаж зугаалах тийм шилжилт хөдөлгөөн ингээд хийх бололтой хийж магадгүй юм шиг байна. Тэгээд одоогийн нөхцөл байдалд өөр дээр илүү төвлөрөөд, өөрийгөө илүү хайрлаад одоо найз нөхөдтэйгөө илүү ингээд цагийг хөвгчлөлтөд өнгөрөөгөөд өөрт яг өнгөрөөгөөрэй гэдэг тийм үзүр гарч ирсэн байна. Ялангуяа эмэгтэй найзуудтайгаа ингээд гоё цагийг хөвгчлөлтөд өнгөрөөгөөд энерги ингээд гоё сэргээгээрэй гэж одоогийн таны нөхцөл байдалд зөвлөж байна. Тэгээд хэрвээ энэ хүн шинэ харилцаа танд ингээд аль биесны харилцаа санал болгож байгаа хүн байх юм бол шууд саналыг нь ингээд хүлээж авалгүйгээр бас ер нь жоохон өөртөө ингээд төвлөрөөд байжсэн ер нь дээртэй дахиад сайн таньж мэдэх хэрэгтэй гэдэг зөвлөгөө гарч ирж байна. Хэрвээ энэ хүн урд нь ямар нэгэн тийм гурдаж тэгээд юм асуудал аль үжи ингээд гаргацсан хүн бол энэ хүн магадгүй дахиад ч таныг хуурах магадaltaй дахиад ч ингээд танаас ингээд нүрээ буруулах магадaltaй таныг гомдоох магадaltaй юм шүү. Энэ харилцаанаас move on хийгээд тэгээд найзуудтайгаа ингээд гоё цагийг өнгөрөөгөөд өөр дээрээ төвлөрөөд яваарай гэдэг зөвлөгөө ер нь бол илүү гарч ирээд ах шиг байна. За тэгээд үргэлжлүүлээд болохоор YouTube-ийн нэмэлт хэсэгтээ орё гэж бодож байна. За нэмэлт хэсэг дээр нь болохоор за хоёрын харилцааны ойрын ирээдүйн ингээд төлөв байдал энэ хүн одоо ямар харилцаанд ямар байдалтай байх нь вэ гэдгийг үзээд за холын ирээдүйдээ энэ харилцааны төлөв байдал одоо хэдэн сарын дараа гэдэг ч юм уу те хэрхэн яаж ингээд одоо өөрчлөгдөх боломжтой байна вэ энэ харилцаа холбоонд ямар одоо ирээдүй ингээд одоо бас харагдаж ийн вэ гэдгийг нь үзээд тэгээд нэмэлтээр одоо хайр дурлалын зөвлөгөөний үзрүүдээс танд яг ямар бас мэдээлэл гарч ирж байна танд юу гэж зөвлөж байна тэрийг нь хэлье гэж бодож байна. За тэгээд YouTube дэх мэрэг нь ингээд тантай таарад үргэлжлүүлээд нэмэлт хэсгийг үзхийг хүссэн мэдрэмж төрж ивэл нэмэлт хэсгээ аваад үзээрэй. Баярлалаа. Баяртай.